Jalын дараа Персийн хаан Артаксерксийн хаанчлалын Эзра гарч ирв. Эзран Сираягийн хүү, Сирая Назарагийн хүү, Назар нь Хилкагийн хүү, Хилкан Шаломын хүү, Шалом нь Задогийн хүү, Задок нь Ахитогийн хүү, Ахитоп нь Амалягийн хүү, Амалян Азарагийн хүү, Азар нь Мериатын хүү, Мериат Зирахиагийн хүү, Зирахиан Озин хүү, Озин Богийн хүү, Богийн Абишуагийн хүү, Абишуан Финехасын хүү, Финехас нь Илиазрын хүү, Илиазр нь ахлагч дахилч Ароны хүү байв. Израиль Вавилоноос ирсэн Израилийн бурхан эзнийг өгсөн Мосегийн хувьд мэргэжсэн гүйш байв. Эзэн бурханыхын мотор түүнээр байсан учраас хаан түүнийг хүссэн бүхнийг түнд сойрхжээ. Израилийн хүүгүүдийн зарим нь дахилч нарын зарим нь Юудэж Ливчүүд дуучид Таман хаалганы сахиулгад сүмийн үйлчлэгчид Артаксеркс хааны 7 дугаар онд Ерслем рүү явцгаав. Тэрээр хааны 7 дугаар оны 5 дугаар сард Ерслем нэрв. 1-р сарын 1-нд Вавилоноос аян зам эхэлж Бурханыхын ивэл мотор түүний дээр байсан учраас 5 дугаар сарын 1-нд Ерслем нэржээ. Учир нь Израиль эзний хуулийг судалж түүнийг хэрэгжүүлэхэд Израиль түүний тогтоол зарилгуудыг заахад зүрхээ зориулсан юм аа. Амен. Эзний үг болох Библийг хэрэглэх хэрэглээний талаар хүмүүсийн донд нэлээдгүй буруу хэрэглээ байдаг. Тэдгээр буруу хэрэглээнүүдээс би заримыг нь та нарт өнөөдөр дурдмаар байна. За нэг онгой байдаг. Нэгэн итгэгч сэтгэлээр их унж гинэ. Тэгээд сэтгэлээр унсан итгэгч маань ерөөсөө амиа хорлдог юм билүү гэж бодсон гэж. За тэгээ амиа хорлох гэснээр за бурхны хүсэл мөн ч юм билүү, биш ч юм билүү гэж бодсон гэж. За тэгэнгүүтээ ерөөсөө бурхнаас асуунаар би юу амиа хорлох нь ер нь бурхны хүсэл мөн үү биш үү гэдэг дээр би ерөөсөө бурхнаас асууя гэж бодоод. Тэгээд залбирч байгаад Библиэ ингэж барьж байгаад нэгээд мэдээсэн чигээр хороогаа дараад ингээ харсан чинь та нар Христийн дотор үхэх гэсэн байсан. Тэгэхээр за нэрээ үхэх гэж байгаа бахта за дахиад нэг шалгаахыг гэж бодоод дахиад нүдэн залбирч байгаад залбирсан чигээр Библиэ нэгээд хороогаараа дахиж дараад ингээ харсан чинь яг одоо гүйцэтгэх гэсэн үг. За иймэрхүү маягаар эзний үгийг сурдаг, иймэрхүү маягаар эзний үгийг авдаг хүмүүс одоо ч гэсэн сүм цуглаан дотор бол байсаар байна. Яг бол бурхан иймэрхүү маягаар үгээ хэлдэг гэсэн маягтай өөрөөр хэлбэл нэлээд тийм ухар сүсгийн шинжтэй Библиэд хандж байгаа тохиолдлууд бол Христ итгэгчдийн донд бол нэлээдгүй байна. За зарим нэг хүмүүс болохоор Библиэд бас яаж ханддаггүй гэвэл их тийм сүсгэлэнгүй байдлаар одоо ханддаг байгаа. Би та бүхэнд өмнө нь бас ярьжсэн да. Одоо бас 13 жилийн өмнө шавийн сургууль сураад тэгээ шавийн сургуулиас илгээгдээд Арангаан аймгийн цэцэрлэг суманд 2 сар одоо авралын зарын дадлаг үйлчлэлийн ажлыг хийж тэнд одоо 2 сарын турш ажиллаж амьдэрсэн. Тэгж яагаад нутгийн нэгэн ах манай багийнхныг гэртээ урьсан байгаа. Би Христэд итгэж юм аа. Манай гэрт ирцгээ. За тэгээд нутгийн Христэд итгэж ахын бид нар очиж дайлуулж цайлуулсан. Тэгээ тэр үед бид нар бас гайхажсэн л да энэ сүм цуглаан байхгүй газар бас итгэж хүн байдаг юм байна да гэж. За тэгээд тэр бол 50 гаруй насны ах, дунд иргэм насны тийм хүн байсан. За тэгээ яваад орсон чинь итгэгч гэсэн шинж тэмдэг нь бол бас нэлээдгүй харагдчихсан. Зуныхаа байшинд орсон бид нар 100 очсон учраас зуныхаа одоо амбарт тэд нар бол зогсож исэн. Тэгээ байшингийнхаа одоо нэг болонд нэг юм тавцан засаад тэгээд тавцан дээр хаанаас ч олсон бүүмэд нэг Есүсийн зургийг жаазлаад тавьсан. Тэгээд Библиэ шар хадгаар ороогоод урд нь тавиад 100 насаач байсан. Тэгээ өөрөө тэрнийхээ доор мөнгө аяхтаа шимээ юм уугаас уулсан. Та борил гэх юм. Тэгээ бас л Библийн бас л нэг сонин хэрэглээ тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр одоо бурхны ариун нандин судрыг тийм ээ одоо хадаг яндраар ороогоод одоо өөдөн тавих нь одоо итгэл бишрэлийн бас нэг хэлбэр гэсэн ойлголттойгоор эзний үгэнд хандж байгаа нэг хэсэг хүмүүс бол бас байна. Одоо би дэлхийн зөөн улсын байгууллага захирлуудын зөвлөлийн гишүүнээр мөн Христэд үйлчлэлийн хилцээний захирлаар бас нэлээдгүй олон жил бас ажиллаж исэн. Манай байгууллагт бараг 700-800-аад ажилчид байдаг байсан бүх салбаруудтайгаа нийлээд. За нэлээдгүй олон бас Христэд итгэгч, за нэлээдгүй олон итгэдэггүй хүмүүс ч гэсэн дэлхийн зөөн байгууллагт бол ажилладаг байсан. За ингээд жилдээ нэг 2-3 удаа ингээд бүх гишүүдийн ийм одоо хурал зөвлөгөөнийг манай байгууллага хийдэг байсан л та. Тэгээ тэр үеэр бас би Библийн үгээс одоо номлох, эзний үгийг дамжуулах одоо юм ажлыг бол дэлхийн зөнгийнхандаа бас тэнд одоо ажиллаж үйлчилж байгаа пастрийнхаа хувьд бол хийдэг байсан. За тэгээд
эзний ивэлээр номлол маань үнэхээр хүмүүсийн сэтгэлд одоо Христэд итгэдэггүй бүхий л хүмүүсийн одоо сэтгэлд үнэхээр эзний нэгүслэр номлол маань бол тэр он жилүүдэд бол маш их хүрдэг байсан. Тэгээд манай нэг Христэд итгэж биш хэдэн стаффодын дунд ажилчдын маань дунд нэг ийм яриа гарсан байсан. Энэ төгөлдөр шиг энэ Библийг нэвчээд мэдчих юмсан. Тэгвэл өста гарч ирээ зүгээр өста энэ дэлхийн зөнгийнхний өмнө зүгээр баруун суулгаагүй ярихгүй юу гэдэг нэг ийм яриа гарсан байсан. Тэгэхээр зарим хүмүүсийн дунд болохоор Библийн хэрэглээ гэдэг бол зүгээр хүмүүсийн өмнө гараад юм ярьдаг юм гэсэн нэг ийм ойлголттой. Нэг иймэрхүү ойлголттой хүмүүс бас явж байна. За гэтэл зарим хүмүүсийн дунд болохоор Библийн үгийг буруу тайлбарлах үзэгдэл бол бас олон байдаг. Шал буруу ойлгоод шал буруу тайлбарлаад хүний амьдралыг ингээд шал буруу тийш нь одоо замчлаад аваа явчих тохиолдол, удирдаад аваа явчих тохиолдол байдаг. Намайг Библийн сургууль сурж байхад Норвегиэс ирсэн байсан махаа Шведээс үлөө ирсэн нэг багш маань биднэрт одоо Библийн тухай зааж явахдаа Библи судлал гэдэг хичээл ороод зааж явахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл Библи гэдэг бол үндсэндээ хутгатай их адилхан гэж ярьж байсан. Хутгатай их адилхан. Хутгаар хүн сайн ч юм хийж болдог, муу ч юм хийж болдог. Хутгыг хүн одоо зөв хэрэглэх юм бол амьдралд хутга шиг хэрэгтэй юм байхгүй. Харин хэрэв хутгыг буруу хэрэглэх юм бол хутгаар хүн алчж бас чадна гэж. Яг л үүнтэй адилхан Библийн үгийг зөв тайлбарлах юм бол энэ бол ерөөсөө яг Бурхны хүслээр хүмүүсийн амь амьдралыг аврах сайн сайхан үгс Библийн одоо үнэн утга нь бол агуулгадж байдаг. Харин үүний утгыг нь алдагдуулж буруу тайлбарлах аваас хин нэгний амьдралыг ч гэсэн бас алдагдуулах хор уршигтай юм а. Тийм учраас Библийг та нар зөв сурах ёстой. Мөн Библийн сургаалыг та нар бусдад зөв зааж сурах ёстой гэдгийг багш маань бас зааж биднэрт бас зааж сурж ирсэн. Тэгэхээр хутгаар жишээ аваад ярьж ирсэн тэр түүх ерөөсөө санаанаас мань гардгүй. Өнөөдөр ингээд олон хүмүүсийн Христэд итгэдэг хүмүүсийн амьдрал доторч тэр итгэдэггүй хүмүүсийн амьдралын доторч тэр аваад үзэхэд саяны миний ярьдаг дараах 4 төрлийн одоо буруу хэрэглээ байдаг ба тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо мухар сүсгийн байдлаар Библиэс үг авах мөн нөгөө талаар сүсгэлэнгүй байдлаар одоо ганданчлан тахих за мөн одоо юу гэдгийг амны пянгаар одоо ярьдаг хэрэгслэл гэж ойлгох эсвэл одоо Библийн үгийг буруу тайлбарлах гэх мэтчлэн одоо буруу хэрэглээнүүд бол өнөөдөр хүмүүсийн дунд байсаар байна. Харин бид тахилч Эзрагаас Библийн хамгийн зөв хэрэглээний талаар сурах боломжтой юм. Өөрөөр хэлбэл Эзра эзний үгэнд өөрийгөө бүрэн зориулсан хүн байлаа. Тийм учраас өнөөдөр би та бүхэнтэй үгэнд өөрийгөө зориулах хэмээх сэдвээр эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. Тахилч Эзра хэн байсан бэ? Бид хуучин гэрээнээс уншиж байгаа. Эзра хэмээх одоо хүний талаар бид уншиж байгаа. Энэ хүний одоо бичсэн гэгдэж байгаа ном бас түүний одоо эзэнд үйлчилсэн хэрхэн үйлчилсэн үйлчлэлийн талаар бид энэ хэсгээс бол уншиж байгаа. За Эзра бол тахилч хүн байсан. Яг харахгүй бид нар эхний 5 ишлэгийг унших юм бол Эзрагийн гал үүслийн талаар, Эзрагийн угийн бичгийн талаар өгүүлж байгаа. Персийн хаан Артаксерксийн хаанчлалын үед Эзра гарч ирвэ гэж хэлсэн байна. Эзра нь Сераягийн хүү, Серая нь Азариягийн хүү, Азария нь Хилкиягийн хүү, Хилкия нь Шалумын хүү, Шалум нь Задокийн хүү, Задок нь Ахитубын хүү, Ахитуб нь Амариягийн хүү, Амария нь Азариягийн хүү, Азария нь Мерайотын хүү, Мерайот нь Зихариягийн хүү, Зихария нь Узын хүү, Уз нь Букийн хүү, Бук нь Абишуагийн хүү, Абишуа нь Финихасын хүү, Финихас нь Илиазрын хүү, Илиазр нь ахлах тахилч Аароны хүү байгаа гэж хэлсэн. Эндээс харах юм бол Эзра бол ерөөсөө цэвэр Лев овгийн хүн. Тэр дундаа цэвэр тэргүүн тахилчийн удмын хүн байсан. Тэгэхээр бид нэг зүйлийг тодорхой мэдж чадна. Тэр юу вэ гэвэл Эзра бол Израилийн нийгэмд юдэчүүдийн дундах тахилч гэгдчихсэн хүн байлаа гэж гэдгийг бид нар мэдж чадна. Тахилч хүний гол үүрэг нь юу юм бэ гэвэл Бурхныг хүмүүсийг Бурхантай нь холбож өгдөг зуучин үүргийг гүйцэтгэдэг хүн байсан байна. Хэрвээ нүгэл үлдсэн хүн гэмээ гимшихийн тулд Бурхан дээр ирэх юм бол тахилч дээр л очдог байсан. Тахилч түүний өмнөөс одоо малыг нь аваад нядалж өгөөд шатаар тахлыг өргөөд тэгээд тэр хүний төлөө залбирч өгснөөр тэр хүний нүгэл Бурханы өмнө уучлагддаг байсан. Мөн тахилч хүн жил бүр Израилийн ард түмнийг Ерүсалимд цуглах үед нь эзний нэрээр өрөөдөг бас эзний үгээс уншиж тайлбарлаж зааж өгдөг мөн эзний хүмүүсийн төлөө залбирдаг тийм хүмүүс байсан байна. Тахилч нараас хүмүүс Израилийн хот тосгон бүрт очиж суугаад тийм эзний хуулийг зааж сургадаг ийм одоо ажил үйлчлэлийг хийдэг байсан. Тахилч нар бол дотроо одоо Бурхны сүмийг одоо хариуцсан, эсвэл тахилыг хариуцсан, эсвэл одоо түлээ нөөцийг нь хариуцсан, эсвэл одоо
дотоод ариун газрын одоо эдлэл хэрэглэлийг хариуцсан. За тэр дундаа одоо тэрүүн тахилчийн одоо үүргийг хариуцсан гэх мэт үйлчлэлээр ялгаатай хүмүүс байдаг гэсэн. Харин Эзрагийн хувьд бол тахилч Левигийн тахилч тэр дундаа бол тэрүүн одоо тахилчийн удмын одоо ийм хүн байлаа гэж. Өөрөөр хэлбэл Эзра бол Юудын ард түмнийг бурхантай холбох гүүрэн болсон ийм хүн байсан гэж бид ойлгож байна. Хоёрдугаар Эзра ямар хүн байсан бэ? Эзра бол Мосегийн одоо гэгддэг эзний өгсөн хуулинд мэрэгсэн гүүш байсан гэж энэ дэр хэлсэн байна. 6 дугаар ишлэгийг харах юм бол Эзра нь Вавилоноос ирсэн ба Израилийн бурхан эзний өгсөн Мосегийн хуульд мэрэгсэн гүүш байв. Эзэн бурханыхын мотор түүний дээр байсан учраас гэж цааш нь үргэлжлүүлээд ингээд бичсэн байна. Ингээд 6 дугаар ишлээс харах юм бол Эзра зөвхөн тахилч байгаа зогсохгүй бурханы үгэнд мэрэгсэн нэгэн байсан гэдгийг бид нар ойлгож байна. Мосегийн хууль гэж одоо ерөнхийдөө Израилийн ард түмэн ярьдаг боловч Мосегийн хууль гэгддэг тэр хууль чинь хинээс өгөгдсөн бэ гэвэл эзнээс өгөгдсөн гэдгийг 6 дугаар ишлэлд маш тодорхой хэлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл Эзра бурханы үгэнд эзний үгэнд үнэхээр мэрэгсэн гүүш байлаа гэдгийг бид эндээс харж байна. Тэр бол тахилж байгаа зогсохгүй тэр үгийг маш сайн мэддэг нэгэн байсан. Тэр үгэнд маш сайн мэрэгсэн нэгэн байсан байна. Өнөөдөр Библи бол 1600 жилийн туршид 40 гаруй хүмүүсээр бичигдсэн ном, дэлхийд хамгийн өндөр гүйлгээтэй ном гэж бид нар ярьдаг байна. Энэ бол үнэхээр яа гарахгүй үнэн. Энэ дэлхийд Библиэс бол олон сая хүний амьдрал өөрчлөгдсөн гэдгийг бид нар мэдж байгаа. Сайн тал руугаа өөрчлөгдсөн гэдгийг бид нар мэдж байгаа. Гэхдээ энэ Библи нь 40 гаруй хүнээр дамжуулан 1600 жилийн туршид бичигдэхдээ эзнээр бичигдсэн гэдэгт бид бас итгэдэг байна. Хэдийгээр Юудын ард түмэн хуулийг Мосегийн гэж ярьдаг боловч энэ нь эзнээс өгсөн гэдэгт итгэж байсантай адилхан өнөөдөр Библийг бид нар янз бүрийн хүмүүсээр түүхийн янз бүрийн цаг үеүүдэд бичигдсэн янз бүрийн соёл иргэншлийн донд бас янз бүрийн хэлээр янз бүрийн мэрэгжлийн хүмүүсээр бичигдсэн боловч эцсийн эцэст энэ бүгдийг нэг л бурхан эзэн бичүүлж бид бүхэнд өөрийн амьд үг болох ариун судар Библийг бидэнд өгсөн гэдэгт бид нар итгэдэг байна. Эзра бол тахилч, бурханы ард түмнийг бурхантай холбогч, дээр нь үгийн үйлчлэлд мэрэгсэн нэгэн, үгэнд гарсан нэгэн байсан баг. Тэр нэгэн байсан мөн. 3 дугаар Эзра ямар хүн байсан бэ? Эзра бол удирдагч байсан баг. Эзра Израилийн ард түмнийг, Юудын ард түмнийг Вавилоны цөллөгөөс бурханы ариун хот болох Иерусалим руу удирдан авчирсан удирдагчдын нэг байсан. Вавилоны боолчлол 70 жилийн эцэст Персийн одоо колоничлолоор солигдсны дараа Персийн хааны одоо зарилгын дагуу Кореш болон Артаксеркс гэх хэмээх хаадын үед одоо тэдгээр хаадын зарилгын дагуу Юудын ард түмэн үндсэндээ 3 тасарч өөрсдийн төрлөх нутаг руугаа төрлөх хот руугаа тэд нүүсэн байдаг, буцаж нүүсэн байдаг. 70 жилийн туршид тэд хүний нутагт боолж амьдраад эцэст нь тэднийг хаан нь зөвшөөрөө та нар нутагтаа очиж амьдарч болно гэд тэднийг буцаан явуулсан байдаг. Тэгээ энэ хүү одоо 3 тасран явсан тэр ард түмний нэг бүлгийнх нь удирдагч нь хэн байсан бэ гэвэл Эзра байсан гэдэг нь маш тодорхой байдаг. Тэгэхээр Эзра бол Израилийн одоо Юудын хэсэг хүмүүсийг одоо удирдаад бүтэн 4 сарын турш одоо хүнд аяллыг хийн одоо явсаар ариун хот Иерусалим бурхны орших газар Израилийн хүмүүсийг бол авчирсан хүн байсан байна. Ингээд аваад үзэх юм бол Эзра тахилч нэгэн байсан. Тэр үгийн одоо үгэнд мэрэгсэн нэгэн байсан. Дээр нь тэр удирдагч нэгэн байсан байна. Тухайн үеийн одоо хол замын аялал гэдэг бол маш их хүнд эрсдэлтэй юм аялал байсан. Яг тэгвэл их замын дээрэмчдэд дээрэмдүүлэх юм аюул бол одоо хол ойрын одоо жинжтэд мөн одоо нүүдлийн яваа хүмүүсийн хувьд бол маш юм аюултай тийм цаг үе байсан. Одоо ч гэсэн дэлхийд дээр тийм цаг үе зөндөл байдаг. Тэнд жуулчилж яваад алын ядагч нарт баригдчихлаа, террористуудад баригдчихлаа, алуулчлаа гэсэн яриа мэдээлэл дэлхийд дээр одоо ч гэсэн зөндөл байдаг байгаа. Тэгэхээр тухайн үед бол Эзра Юудын ард түмнийг, хэсэг ард түмнийг аваад ялангуяа тахилчнараас бүрдсэн хэсэг групп хүмүүсийг аваад 1 сарын ихээр одоо Вавилоноос гарч яваад 5 сарын ихээр одоо тэд Иерусалимд орж ирсэн. Ингээд 1 сар бүтэн, 2 сар бүтэн, 3 сар бүтэн, 4 сар бүтэн үндсэндээ 4 сарын одоо аялал хийж одоо яваад Иерусалимд тэд ирсэн баг. Тэд нар бол одоо тэмээ илжгээ унаад л одоо ингээд буудлаад майхандаа хоноод л ингээд явсан байж таараа шүү дээ. Ингэж явахаас өмнө Эзра бол үнэхээр залбирч, мацаг барьж энэ аялал үнэхээр аюулгүй байхын төлөө эзэн 3 өдрийн турш тэд нар голын ирэг дээр явахаас өмнө нүг буудлаад, отоглож хагаад
Мацаг өргөн бурхан тэд нар залбирсан байдаг. Тиймээс эзэн тэднийг сонсож эзэн тэднийг өрөөж аян замыг нь өрөөсөн. Ингээд аваад үзэх юм бол Эзра бол удирдагч. Ард түмнийг ариун хот Ерүсалим руу буюу Бурхны орших газар руу хөтлөн дагуулагч нэгэн байсан гэдгийг бид нар харж байна. Түүний энэ ажил маш амжилттайгаар өрөөгдсөн гэдгийг бидний нэсгээс харж байна. За мөн Эзра хэн байсан бэ? Дөрөвдүгээр Эзра бол Юудын нийгмийг шинжлэгч байсан байна. Ингээд Эзра Израилийн Юудын ард түмнийг удирдаад Ерүсалим хүрээд ирсэн чинь түүнээс өмнө нүүдлэн ирсэн юудэчүүд аль хэзээний Бурхны үгийг дагахаа болчихсон байсан. Аль хэзээний тэд эзний үгийн эсрэг амьдралаар амьдарч исэн байна. Энэ байдлыг хараад Эзрагийн хувьд мөн Эзрагийн дэргэд байсан бусад удирдагчдын зүрх сэтгэл шимширсэн байна. 70 жилийн өмнө яагаад Израильчууд ер нь цөллөгт явсан юм? Бурхныхаа үгийг дагаагүй учраас тэд цөллөгт явсан. 70 жилийн өмнө тэд яагаад харийн нутагт хүний боол болоод явсан юм? Эзнийхээ үгийг унарцсан учраас тэр шүү дээ. Гэтэл 70 жилийн дараа арай гэж чөлөөлөгдөд буцаж ирэнгүүтээ дахиад эзний үгийг зөрчиж байгаа. Энэ байдлыг одоо ирж харсан Эзрагийн хувьд үнэхээр сэтгэл нь өвдсөн. Тийм учраас Израилийн ард түмний дуулахгүй байдлын эсрэг Бурхны өмнө үнэхээр мацаг өргөн залбирч улмаар Юудын нийгэмд бол тэр ариусгах үйл явцыг бол эзний үгийн дагуу эхлүүлсэн юм байна. Тухайн үеийн Юудын ард түмэн бол Бурхныхаа хуулийн эсрэг эргэн тойрныхоо бүх харь үндэстний эмэгтэйчүүдтэй гэрэлчихсэн байсан. Ялангуяа эхэс дээдс хаад ноёд захирагч удирдагчид нь тэдний донд бол нэлээдгүй олон харийн эхнэрүүдийг авчихсан ийм байдалтай амьдарч исэн байна. Яг л Мосегийн хуулийн дагуу тэд нар харь хүнтэй гэрэлж болохгүй байсан. Учир нь харь хүмүүс Израилийн ард түмнийг өөрсдийнхөө хиймэл шүтэнүүдээр дамжуулаад эзэн Бурханаас нь холдуулах аюултай байсан учраас та нар эргэн тойрныхоо үндэстний харь хүмүүстэй битгий гэрлээрэй гэж Бурхан хэлсэн байтал тэд нар 70 жилийн болчлоос буцаж ирээгүй юу буцаал эзний үгийг зөрчөөд эхэлсэн байна. Хүн гэдэг иймээс сул дорой амьд. Харин энэ байдлыг Эзра хараад яасан гэхээр дахиад эзний өмнө тэр гимшин залбирч Израилийн удирдагчдыг цуглуулад та нар ийм эзний үгийг зөрчсөн байна. Бид нар яагаад 70 жилийн турш Вавилонд боолчлогдсныг та нар мэдэхгүй юу? Дөнгөж бид нар энэ боолчлоос чөлөөлөгдөж ирчээд одоо та нар амьдралаа хараач. Ингэж Эзра эзний үгээр Израилийн удирдагчдыг бол үнэндээ бол цавчсан байна. За энэ байдлаас болоод бүх Юудын ард түмний Ерүсалим цуглуулж байгаа Эзра бүтэн хагас өдрийн туршид юм өндөр газар гарч зогсоод эзний хуулиас уншиж сонирдуулсан байна. Уншаа зогсохгүй түүнийг бүр заасан байдаг. Яг л Вавилонд 70 жил боочлогдоод ирсэн Израилийн ард түмний Юудэ хэлийг мартцсан байсан. Тэд арамаар ярьдаг болчихсон юм. Харин Библи бол Юудэ хэл дээр, еврей хэл дээр байсан. Тэд нар өөрсдөө төрлөх хэллийч мартцсан төрлөх хэл дээрээ Библиаш уншиж чадхаа болчихсон байсан. Харин Эзра бол эзний Мосегийн эзний өгсөн Мосегийн хууль мэрэгсэн гүүш байсан учраас хэдийгээр тэр өөрөө Вавилонд төрсөн тэр өөрөө арамчуудын дунд арам соёл дотор өссөн мөртлөөс тэр еврей хэлээ мэдчихсэн тэр еврей хэл дээрээ Библийг уншижсэн еврей хэл дээрээсээ Библийг уншаад арам хэл рүү тэр тайлбарлаж Израилийн ард түмэнд ойлгуулж ирсэн. Ингээд Израилийн ард түмэн еврей хэл дээрээ Библийг уншиж эзний үгийг сурч чадахгүй болчихсон тийм цаг үе байсан байна. Харин тэр үед хэн эзний үгтэй холбох ажлыг хийж исэн бэ? Дахиж Эзра энэ ажлыг хийсэн байна. Ингээд Израилийн ард түмэн эзний үгийн дагуу гимшиж маш тийм хүнд хэцүү үйл явдал юудэчүүдийн донд болсон. Тэр нь юу байсан бэ? Эзний үгийн дагуу тэд нар харийн эхнэрүүдээсээ буцаж салсан байна. Ийм ажлыг хийж үүгээрээ Эзра тухайн үеийн Юудын нийгмийг цэвэршүүлсэн. Юудын нийгмийг шинчилсэн гэж хэлж болно. За энэ бүх түүхээс аваад үзвэл бид нар Эзра хэн байсан талаар дөрвөн тодорхойлтыг хэлж чадхаар боллоо. Нэгдүгээр Эзра бол тахилч байсан. Хоёрдугаар Эзра бол эзний үгийг гашсан, мэрэгсэн гүүш байсан. Гуравдугаар Эзра бол удирдагч байсан. Дөрөвдүгээр Эзра бол нийгмийг шинжлэгч байсан байна. Тэр сүнслэг сэргэлтийг авчирч байсан байна. Ийм агуу ажлуудыг бол Эзра хийсэн. Гэхдээ Эзра ийм агуу ажлуудыг хийсэн гол шалтгаан юу байсан юм бэ? Эзний үгтэй холбоотой байсан. Эзний үгтэй холбоотой байсан. Эзра 7 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг харах юм бол учир нь Эзра эзний хуулийг судалж түүнийг хэрэгжүүлэхэд Израильд түүний тогтоол зарилгуудыг заахад зүрхээ зориулсан юм а гэж хэлсэн. Эзра 3 зүйл зүрхээ зориулсан. Юу вэ гэвэл тэр сурахад зүрхээ зориулсан эзний үгийг, тэр үгийг хэрэгжүүлэхэд зүрхээ зориулсан.
Мөн тэр үгийг бусдад заахад зүрхөө зориулсан байна. Тийм учраас түүнийг Мосегийн хуулинд эзний өгсөн Мосегийн хуулинд мэрэгшсэн нэгэн байлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр мэрэгшсэн нэгэн байсан гэдэг нь юу гэсэн утгатай юм бэ гэвэл тэр сурдаг нэгэн байсан, тэр хэрэгжүүлдэг нэгэн байсан, тэр заадаг нэгэн байсан. Тийм учраас түүнийг эзний өгсөн Мосегийн хуульд мэрэгшсэн нэгэн байлаа гэж тодорхойлсон байна. Тэр зүгээр мэддэг нэгэн байгаагүй, тэр хэрэгжүүлдэг нэгэн байсан. Тэр мэдээд хэрэгжүүлээ зогсохгүй түүнийгээ заадаг нэгэн байсан. Тийм учраас түүнийг мэрэгшсэн нэгэн гэж хэлэхгүй яах юм бэ? Мэрэгшсэн гэвэл амар сайн ярьж чаддаг, эсвэл амар сайн мэддэг хүнийг мэрэгшсэн гэж заримдаа хэлэх гээд байдаг. Гэтэл Эзрагийн гол ялгаа бол түүнийг тэр хэрэгжүүлдэгт орж ирсэн. Тийм ч учраас эзэн түүнийг бүх тал дээр ивэсэн байна. Бидний уншсан багц ишлэлийн төгсгөлийн 10 дугаар ишлэлд эхлэхдээ учир нь гэж эхэлж байгаа. Учир нь гэдэг чинь нөгөө өөр үгээр хэлбэл яагаад гэвэл гэсэн үг шүү дээ. Юу яагаад гэвэл гэж юм. Яагаад гэвэл эзнийх нь мотор түүнтэй хамт байсан, эзнийх нь ивэлт мотор түүнтэй хамт байсан учраас Эзрагийн хүссэн бүхнийг Персийн хаан Артаксеркс зөвшөөрсөн байна. Аян замдаа авч явах тэр бүх эдлэл хэрэглэл одоо юу очоод ариун хот Иерусалимд очоод Бурхны сүмийг дахин сэргэн босгох хэрэгцээтэй шаардлагатай бүх хааны сан хөмөргөөс мөнгө сангуугаар нь Эзраг хаан өөрөө хангаж өгсөн байна. Яг л эзний мотор түүний эзний ерөөлт мотор, ивэлт мотор Эзрагийн дээр байсан учраас хаан түүний хүссэн бүхнийг өгсөн. Мөн эзнийх нь ивэлт мотор түүн дээр байсан учраас түүний аян замд Бурхнаар өрөөгдсөн. Цааш нь 8, 9, 10 дугаар бүлгүүдийг унших юм бол эзэн Бурхных нь ивэлт мотор түүний дээр байсан учраас Израилийг шинжлэх ажил нь бүтэмжтэй болсон байна. Тэгвэл яагаад эзнийх нь мотор түүний дээр байж бүх ажил үйлс нь ийм өрөөлтөй байсан юм бэ? Учир нь гэдэг 10 дугаар шилдэг хэлж байгаа байхгүй юу? Учир нь тэгэхээр тэр эзний үгийг сурдаг, эзний үгийг хэрэгжүүлдэг, эзний үгийг заадаг, эзний үгэнд өөрийгөө бүрэн зориулсан нэгэн байсан учраас эзний ерөөлт мотор түүний дээр байсан гэдгийг бид нар ойлгож байна. Тийм ч учраас түүний тагилчийн ажил үр дүнтэй байсан. Тийм ч учраас түүний үнэхээр тэр хуулийг заах үгийн үйлчлэл нь амжилттай байсан. Тийм учраас түүний Юдэн ард түмнийг удирдан эзний орших газар руу авч явсан тэр удирдагчийн ажил нь өрөөгдсөн. Тийм учраас түүний Израилийн нийгмийг шинжилсэн шинтгэлийн ажил нь эзнэр өрөөгдсөн байсан. Учир нь тэр эзний үгийг сурч түүнийг хэрэгжүүлж түүнийг заахад зүрхээ зориулсан нэгэн байсан. Тийм учраас тэрээр эзнэр үнэхээр өрөөгдсөн, эзнэр агуу гайхалтайгаар хэрэглэгдсэн нэгэн байсан юм аа. Шинэ гэрээний 1-р Петр номын 2-р бүлгийн 9-р ишлэлдэр Христэд итгэгчдийг Илч Петр инхүү тодорхойлсон байдаг. Та нар бол сонгогдсон угсаа хаан тахилч, ариун ард түмэн, Бурхны эзэмшлийн ард түмэн юм аа. Учир нь хангуугаас гэрэл рүү дуудсан түүний хүч дүүлсийг тунхаглахын тулд юмаа гэж хэлсэн байдаг. Христэд итгэж бид бүгдийг шинэ гэрээний үеийн Христэд итгэж Есүс Христээр дамжуулан Бурханд итгэдэг болсон бид бүгдийг Библи юу гэж тодорхойлж байгаа юм бэ гэвэл та нар бол хаан тахилч нар юм шүү гэж. Яг энэ утгаараа бид Эзратай адилхан биш гэж юу? Эзра хуучин гэрээний үеийн тахилч байсан бол бид өнөөдөр шинэ гэрээний үеийн энэ дэлхий дээр эзнэр томилогдсон, эзнэр тослогдсон тахилч нар мөн. Эзра Бурхны ард түмнийг Бурхантай холбох үүргийг хүлээсэн байсан бол өнөөгийн нийгэмд энэ Бурхныг мэдгүй байгаа энэ хүмүүсийг эзэн Бурхантай танилцуулж холбож өгөх үүргийг хүлээсэн хүмүүс нь бид нар өөрсдөө юм. Чуулган юм аа. Энэ бол Христэд итгэгч нар юм. Тийм учраас Христэд итгэгчдийг тахилч нар, сүнслэг тахилч нар гэж хэлдэг. Тахилч гэж хуучин гэрээний үед бол тусгай хувцас өмссөн, тусгай ёслол сахисан, тусгай дүрм журмыг биелүүлсэн хүмүүсийг хэлдэг байсан. Харин шинэ гэрээний үед тахилч гэдэг бол эзний нэрэнд итгэж гэм нүглэн Есүсийн тусаар уучлагдсан, Есүсийн ариун сүнсийг хүлээн авсан, Есүсийн хайраар түүний хүмүүст үйлчлдэг хүмүүсийг тахилч нар гэж хэлдэг юм аа. Та тахилч мөн үү? 1517 онд католик одоо чуулганд барууны католик чуулганд маш том шинжилгээг хийсэн нэгэн хүн гарч ирсэн. Тэр хүн бол Германы католик санваартан Мартин Лютер гэдэг хүн байсан. Энэ хүн католик шашин буруу явж байна гэж тодорхойлсон байна. Тэгээд тэр 96 заалт гаргаж ирсэн байна. Ийм учраас буруу, ийм учраас буруу, ийм учраас католик чуулган Библийн дагуу биш вэ гэсэн 96 заалтыг гаргаж ирсэн. Тэр заалтуудын дотор нэг чухал заалт байсан нь юу байсан бэ гэвэл хүн болгон тахилч мөн. Харин католик чуулган бол зөвхөн пап тахилч гэж ойлгож байна.
Зөвхөн папаар дамжуулж бурхантай харьцна гэж ойлгож байгаа. Гэтэл эзний үгээс харах юм бол Христэд итгэсэн хүн бүр бурхантай холбогдох боломжтой. Хүн бүр бурханд залбирах боломжтой. Хүн болгон бурхан үгээ хэлэх боломжтой. Хүн болгоны амьдрал бурхан өөрийнхөө ажлыг хийдэг. Тийм учраас Христэд итгэж хүн бүр тахилж юмаа гэдгийг Мартин Лютер тэр үед гаргаж ирсэн байна. Өнөөдөр манай чуулганы гол итгэл үнэмшил бас үүн дээр л байдаг. Ерөнхийдөө хүмүүс тэгж ярьдаг л да пастрыг арай илүү бурхантай ойрхон гэж. Тийм учраас пастраар нэг залбируулчих гэж тийм ээ. Пастрын гар арай л өөр. Арай сүсгэд гэдэг арай гэдэг юм. Тэгээ мэдээж пастор бол сүм чуулганыг удирдах байгаа хүнийхээ хувьд бол итгэлийн хувьд бол хамгийн одоо тэргүүн игнэнд явж явах хэрэгтэй хүн. Мөн Библийг мэдээж Библийг тайлбарлаж Библийн дагуу чуулганыг одоо хончлон авч явахын тулд пастор хүн болвол мэдээж одоо итгэгчдийн хувьд бол тэргүүн игнэнд явж явах хэрэгтэй хүн байгаа. Гэхдээ гэлээ гэдэг нь пастор л зөвхөн таныг бурхантай холбогддог гэсэн үг ерөөсөө биш юм. Яг бол та өөрөө бурхантай шууд холбогдож та өөрөө бурхны өрөөлийг энэ дэлхийд дамжуулах, хөшүүдтэй дамжуулах сувг нь та өөрөө юм шүү. Тийм учраас та бид бүгдээрээ шинэ гэрээний хувьд өнөөгийн цаг үед эзнэр тахилч болон дуудагдсан агуу тахилчийн үйлчлэл дуудагдсан хүмүүс юм аа. Харанхуугаас бидний гэрэл рүү дуудсан түүний хүчрхэг үйлсийг гэдэг нь Иесусийн загалмай өгөхийг хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол гим нүгэлтэй харанхуй амьдралаас гим нүгэлгүй өршөөгдөж уушлагдсан гэрэлт амьдрал руу үхэж мөхлийн амьдралаас минь амь амьдралын гэрэлгээр рүү дуудсан түүний хүчит үйлс гэдэг нь Иесусийн загалмай үсийг л хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол тэр үйлсийг тунхаглах үүрэг өнөөдөр өнөө цагийн тахилч нар бидний үүрэг болсон байгаа. Яг л Эзра эзний үгийг заах үүрэгтэй байсан шиг яг л өнөө үеийн тахилч та бид нар эзний үгийг бусдад дамжуулах тэр ариун үүрэг тань дээрч над дээрч бид бүгдээрээ минь байгаамаа. Хэрвээ бид шинэ гэрээний үеийн тахилчид юм бол эзэн Иесус Христийн нэгүслийн үгэнд мэрэгшсэн үйлчлэгчд болох ёстой биш үү? Хэрвээ хуучин гэрээний үеийн тахилч Эзра эзний хуулинд мэрэгшсэн нэгэн байсан юм бол тэгх тусмаа шинэ гэрээний үеийн нэгүслийн үйлчлэгч нар бид нар нэгүслийн сайн мэдээний үгийн үйлчлэлд тэгх тусмаа бид мэрэгчих ёстой биш гэж юу? Тийм учраас ахын дүүсээ Эзра сурч хэрэгжүүлж заадаг байсан шиг би ч гэсэн та бүгдийг эзний үгийг сурахад, эзний үгийг хэрэгжүүлэхэд, эзний үгийг бусдад дамжуулахад би та бүгдийг уриалж байна. Энэ бол та бидний бүгдээрийнх нь үүрэг. Энэ бол ганцхан миний үүрэг биш ээ. Энэ бол энэ сууж байгаа хүн бүрийн үүрэг. Яагаад гэвэл бурхан хүн бүрийг өөрийн тахилч байхаар дуудсан. Хүн бүрээр дамжуулан эзэн өөрийнхөө агуу ажлыг хийхээр дуудсан юм. Хэрвээ бид үгэнд дээрх байдлаар ханддаг юм бол Эзра яг л сурч хэрэгжүүлж заах байдлаар үгэнд хандж исэн шиг бид яг энэ дээрх байдлаар ханддаг юм бол энэ цаг үеийн хүмүүсийн жинхэнэ сүнслэг тахилч, үгэнд мэрэгсэн үйлчлэгч, хүмүүсийг эзэн рүү дагуулах удирдагч, мөн эзний үгээр нийгмийг шинжлэгчд бид нар болох ёстой. Эзра бол тахилч байлаа. Эзра бол үгэнд мэрэгсэн нэгэн байлаа. Эзра удирдагч байлаа. Эзра шинжлэгч байлаа. Тэгвэл эзний үгэнд яг Эзра шиг хандсанараа Бурхан таныг энэ нийгмийн шинжлэгч замаасаа төрсэн нүгэл дотор амьдарч байгаа хүмүүсийн сүнслэг удирдагч тэдэнд үгийг заах мэрэгсэн үйлчлэгч тэднийг өөртөөгөө холбох жинхэнэ сүнслэг тахилч болгон Бурхан таныг хэрэглэх болно. Энэ агуу үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа явцгаая ахын гэсэн. Үгийг сурцгаая. Эзра эзний үгийг сурдаг байсан. Еврей үгээр нь аваад үзэх юм бол эзний хуулийг судалж гэж энэ Монгол Библиэлд хэлсэн байна. Харин еврей үгэн дээр ирж хайж гэдэг үг орсон байна. Ирж хайсан гэдэг үг орсон байна. Ирж хайх гэсэн үгээр бичигдсэн байна. Тэгэхээр эзний үгийг ирж хайна гэдэг чинь яа гэсэн үг юм бэ? Судална гэсэн үг шүү дээ. Ер нь бол Эзрагийн гар дээр бол Библи байсан ойлгомжтой. Тэгэхээр эзний үгийг ирж хайж байгаа Библи барьчил ингээд яваад байсан ойлгом мэдээж үгүй. Ирж хайна гэдэг чинь тэр үгийг уншиж, судалж, ойлгож, таньж, мэдж учир начрыг ойлгож энийг Эзраг эзний үгийг ирж хайдаг нэгэн байсан гэж. Тэгээ Монгол Библиэлд орчуулахдаа судалдаг нэгэн байсан гэж одоо орчуулсан байна. Тэр нь ч угаасаа зөв бас. Ахын дүүсээ эзний үгийг хамтдаа сурцгаая. Эзний үгийг та сурдаг итгэж байхын тулд юуны түрүүнд Библиэтэй болоорой. Манай чуулганд Библиэгүй итгэгч нар олон байгаа шүү дээ. Цуглаанд ирэхдээ Библиэгүй ирж байгаа хүмүүс олон байгаа шүү дээ. Та Библиэгүй хүн байж яаж эзний үгийг Эзра шиг сурдаг хүн болох юм бэ? Тийм ээ?
Цуглаан дээр ирэхдээ Библи авцархаашаа залхуурж байгаа үлдэгч нар олон байгаа шүү дээ. Урд гараад Библи уншиж байгаа хүнд нэг Библи авах шиг байна осолдохгүй. За номлож байгаа юм байна надад нэг осолдохгүй Библи байгаад байгаа шиг байна. Ер нь бусдад нь Библи байнгүй юу юу. Гэтэл эзэн бидний түүний үгийг судлах үйлчлэл дуудчихад байдаг. Судлах ариун үүргийг эзэн биднэрт өгчөөд байдаг. Гэтэл Библи ерөөсө огтонч хамаагүй юм шиг. Тэгээд бүтэн сайдар бол бид нар зүгээр Библи сонсголын цагт ер нь үхийдээ ирж байгаа. Харин Библи судалдаг эзний үгийг ирж хайдаг хүмүүс Христэд итгэжтэн өнөөдөр бас ховор байна. Та Библиэд болоод зогсохгүй өдөр бүр эзний үгийг уншдаг байгаач. Тэндээс эзэн танд юу хэлж байгааг та сурдаг байгаач. Энэ мэдээж амархан байдаггүй. Гэхдээ бид нар хийх тусам бид нар Библийг улам илүү ойлгож, улам илүү сурч мэддэг байна. Мөн цуглаандаа та ирээд эзний үгийг сурч судлаач. Эзний үгийг бүгдээрээ насаараа хамтдаа сурцгаа яах нь юусэн. Өнөөдөр за номлолынхаа дондор пауз авч байгаад нэг юм хэлчихэд өнөөдөр манай цуглаан 120 Библи авцсан байгаа та нарт өгөх гээд. Яг авахгүй байгаа байхгүй та нар. Худалдаж авахгүй байгаа байхгүй. Мөнгөгүйтэй биш шүү дээ үнэндээ. А зүгээр л залхуураад байгаа байхгүй. Тэгэхээр одоо тандын ажлыг хөнгөвчлөөд энэ хэсгийг хасж байгаа заа юу чааж дараа нь тавьцгаа заа. Энэ жоохон толгой гаргасан тогоон дотор байна. Тэгээ интернетээр миний номлолыг бидний сайн пастор бидний номлолыг олон хүн үздэг учраас яг энэ хэсгийг бол үзэх хэрэг. Хайцтай Библи авчирсан баг. 75 шиг ийм том Библи байгаа. 45 шиг жижиг Библи байгаа. Залуучууд нь жижигийг аавна биз. Томчууд нь томыгаа аавна биз. А гэхдээ Библийн ишлэл цээжлүүлж байгаа та нарт өгнө. Одоо бүр сүүлдээ ингээд хоолой чи авцаад амд чинь ингээд халбагтаад хийж өгч штэ. Тэгэхээр бид нар ийм байдалтай цаашдаа байж болохгүй. Тийм ээ? Бидрийг ивэсэн нэгэн хүн манай чуулганыг ивэсэн би хүнээс хойш манай чуулганыхын Библи авахгүй байна. Библигүй байна манайхан. Тэгээ Библи авч чадхааргүй тийм хүмүүс юм уу гэхээр амьдралыг харахад биш шүү дээ тийм биш. Тэгэхдээ би одоо хүнээс ингээд нүрээ ширэн нүрлж байгаа би одоо ингээд цуглааныхаа итгэжтэй би Библийг чүүлмээр байна. Тэгэхэд бол бидэрт хайрцагтай Библи яг миний хажууд дайжих шаардлагатай байна. Тэгчээж энэ хүмүүсийг Биближүүлэхгүй бол энэ хүмүүс ингээд өөрсдөө яваад Библийг нь авахгүй шинжтэй. Бага Библиэс авчихгүй бас. Тэгээд одоо нэг хүн бидний төлөө одоо сайхан сэтгэл гаргаж одоо Библи худалдаж авч өгсөн. Одоо тэгээд та нарт Библийн бариулж байгаа зургийг аваад нөгөө хүнд үзүүлнэ одоо баримттай. Хүний мөнгийг би дэмий өмнө өрөөгөө гэж харуулах юм. Ийм л ажил удаж штэ. Дэмий ажил хийлгэж байгаа байхгүй надад. Тэгэхээр ахын дүүсээ. За одоо эндээс цаашаа явж болно шүү. Тэгэхээр ахын дүүсээ бүгдээрээ Библи уншдаг бай. Библиэд итгэж нар болъё. Амен. Амен. Гар утасны Библийг тооцохгүй шүү. Наа чин унтардаг Библи, тогон дуусчдаг Библи, бах гоочдаг Библи. А энийг бол лааны гэрэлтж уншин штэ. Энэ дээр судалгаа хийж болдог. Харин гар утасны Библиэл дээр судалгаа хийдэггүй, хийх боломжгүй байдаг. Гар утасныхаа Библийг барьчаа. Гэж сууж байгаа би л хараагүй юм нь. Гар утасны Библи бол юу хуйх, кофегаар ярил инстант кофе явахгүй юу? Харин эзний үгийг ориг Библийг та нар хэрэглээч. Амен. Амен. Хоёрдугаарт сурсан үгээ Эзра хэрэгжүүлж исэн. Бүгдээрээ бас хэрэгжүүлдэг бол яаханд байсан. Эзний үгийг та сонссон бол та гарч байгаа түүнийг амьдрал дээр бодит үйлдэл болго. Ингэх үед л та итгэлээр сүнсээр өсөх болно. Хэрвээ эзний үгийг сонсоод нэг чихэр орон нөгөө чихэр гаргаад амьдралдаа бодит үйлдэл болгохгүй бол та Бурхныг таньж мэдэхгүй. Бид эзний үгийг сонсоод түүнийг хэрэгжүүлэх үед Бурхан ямар вэ гэдгийг таньж мэддэг. Харин сонсоод Бурхны ямар вэ гэдгийг мэдчлээ гэдэг бол энэ хуурамч мэдлэг. Харин сонсоод хэрэгжүүлэх үед Бурхан чинь гэдгийг та яг өөрийнхөө амьдралаараа сурдаг. Та яг өөрийнхөө амьдралаараа Бурхныг сурсан бол та бусдад Бурхны тухай илүү бодтой юм ярьж өгч чадна. Илүү амьдралд ойрхон юм ярьж өгч чадна. Хэрвээ та зөвхөн сонссон зүйлээ бусдад ярьдаг бол та зүгээр л онлын төвшөнд дамжуулж байгаа гэсэн үг. Харин та сонсоод түүнийг хэрэгжүүлсэн бол хэрэгжүүлсэн зүйлээ бусдад ярих юм бол тэр сургаалт нь бусдын амьдралд илүү бодтой хүрнэ. Ер нь ямар номлогчийн сургаал илүү амьдрал бодтой хүрдэг хүмүүсийн зүрхэнд илүү эрх мэдэлтэй очдог бол өөрөө хэрэгжүүлдэг хүний номлол хүмүүсийн зүрхэнд илүү хүчтэй хүрдэг байхгүй юу? Би нэлээд олон жилийн өмнө офицеруудын ордон гэж одоо манайхны ярьсан юмснаар бол тийм ээ. За жинхэнэ нэр нь бол юу лээ? Цэргийн дуу үеийн чуулга гэж явж байгаа шүү одоо.
бүх цэргийн энтер гэж байгаа, хэлийн цэргийн гэж байснаа сүүлдээ нийлээд одоо цэргийн дуугийн чуулга болсон байна уу яаж юм. Цэргийн дуугийн чуулга дээр би ингээд лекц уншаад дууссан байна. Хэдэн 7 хоногийн турш дараас нь лекц уншаад дууссан. Дууссаны дараа нэг залуу над дээр хурж ирээд лекц надад өгч гойс миний цаасыг өөрөөр хэлбэл миний лекцийн конспектыг гойж байгаа байхгүй. Гэхдээ яах гэж байгаа юм чи гэсэн чинь. Гэхдээ тэгэл наад цаас чинь байх юм бол би ч гэсэн тэгэл өөрсгч адилхан ярьчих шээ. Тэгэхээр би хэлсэн байхгүй эндүр чинь те. Юу гэвэл лекц уншина гэдэг бол цээжний пянгаар хийдэг юм биш те. Зүгээр нэг амны фигүртэй гарын хийдэг ажил юусоо биш. Энийг та амьдралдаа өөрөө хэрэгжүүлж сахичаад бусдад ярих юм бол үг чинь арай илүү жинтэй тусдаг юм аа гэж би хэлсэн юм. Яг л Библийн зарчмыг үүнтэй адилхан байна. Өнөөдөр яагаад 300 400 гаруй жил Монголын уламжлалт шашин гэж явж байгаа мөртлөөсөө боддын шашин ийм сул байгаа юм бэ? Яагаад ард түмэн өнөөдөр Христийн номлол руу ингэж их шуурж байгаа юм бэ? Яагаад номлолын ялгаа байгаа байхгүй юу? Тэд нар хүний амьдрал дээр ярихгүй шүү дээ. А бид нар өнөөдөр энэ хүний амьдрал дээр ярьж байгаа байхгүй. Бид нар монгол хэлээрээ ярьж байна. Бид нар өөрөө энийг итгээд үнэмшээд хэрэгжүүлснээр зааж байгаа учраас хүмүүс энийг үнэн гэж хүлээж авч байна. Үнэн юм чинь. Угаасаа. Яагаад өнөөдөр боддын шашин уламжлалт шашин гэдэг утгаараа л хүмүүсийн одоо дотор байгаа болохоос үүндээ ямар ч хүчгүй байх шүү дээ. Яагаад ламдрын сахиа санаарынхаа дагуу амьдрдаггүй. Ламдар нь итгэл үнэмшилтэй бизнес болгочихсон. Дээр нь сургаал нь амьдралд ойр биш учраас зөв уламжлалт гэдэг утгаараа л одоо манай яндаал гэдэг болохоос өөр яг үүндээ хүмүүсийн зүрх сэтгэл юу ч алга байна шүү дээ. Гэтэл сүүлийн 20 гаруйхан жилийн туршид хөгжиж байгаа Христийн номлол яагаад өнөөдөр хүмүүсийн амьдрал ийм хүчтэй өөрчилж байгаа юм? Яагаад гэвэл бид энэ итгэлээрээ бизнес хийдэггүй байхгүй юу? Яагаад гэвэл бид нар итгэсэн юмныхаа дагуу чин сэтгэлээсээ амьддаг байхгүй юу? Амьдрахыг хичээдэг байхгүй юу? Тэр донд алдаж ондгол тоо мэдээж. Гэхдээ бид нар гимшээд босоод үүнийхээ дагуу чин сэтгэлээсээ амьдрахыг хичээдэг. Энэ нь хүний амьдрал дээр харагдаж байгаа юмыг яах юм? Дээр нь зааж байгаа сургаал нь амьдрал бодиттой юм ярьж шít. Хүмүүс би нэг хайлж уучлах тухай ярьж шít. Өгөөмөр инэрэнгүү нэг үсэнгүү байх тухай ярьж шít. Ингээр хүний амьдрал өөрчлөгдөхгүй яах юм гэж. Эзрагийн номлол ийм л байсан баг гэж би боддог. Яагаад гэвэл Эзра яг л бодиттой зүйлийг Израилийн ард түмэнд дамжуулсан. Яагаад гэвэл тэр өөрөө сурсан хэрэгжүүлсэн зүйлээ заажсан учраас. 3 дугаарт нь зааж сурах тухай ярив. Ингээд би номлолт өгсөн. Бид заах үедээ их өсдөг гэдгийг та бас мэдэх үү? Би 90 сайндаа пастор болчихоогүй. Толгой сайтаадаа Библийн багш болчихоогүй. Сурсан мэдсэн жоохон зүйлээ бусдад дамжуулсаар агаал өнөөдрийг хүрсэн. Энэ л биднийг өсгөдөг. Энэ л биднийг улам илүү туршлагатай, улам илүү чадварлаг болгож өгдөг. Тийм учраас ахын дүүсээ цуглаан дээрээсээ сурсан зүйлээ гэр бүлийнхэндээ очиад ярьж өгөөч. Чи үгийг номлож байгаа юм. Чи сайн мэдээ тунхаглаж байгаа юм. Чи эзэнд үйлчилж байгаа юм. Эзний бидний харанхуугаас гэрэл рүү дуудсан тэр хүчрхэг үсийг та тунхаглаж байгаа юм. Тийм учраас сурсан мэдсэн зүйлээ гэр бүлдээ очиод номлооч. Гэр бүлдээ дамжуулаач. Би ийм яриа зөндөө сонсч байсан. Эсийн бүлэг дээрээс сурсан зүйлээ цуглаан дээрээс сонссон зүйлээ очиод их нэртэй ярьж өгдөг гэж. Тэгээ гэр бүлийнхэн хүмүүстэй уулзахаар ичнээ мэдчихдэг. Танаас цуглааныг мэднэ, таныг мэднэ. Манай нөхөр ирээл цуглаан дээр суусан хамаг юм ярьж өгдөн штэ гэх. Аюу гоё юм байлээ гэж ярьдаг. Би үнэхээр баярлагдав. Яагаад гэвэл үгийн үйлчлэлд бид хамтдаа үйлчилж байна. Үнэн дээр миний номлол ийм дөрөв ханаар хязгаарлагдаж байна шүү дээ. Харин танаар дамжуулаад хийгдэх номлол дэлхийд даяар тарах болно. Ахын дүүсээ үгийн үйлчлэл өөрсдөө зориулаач. Мөн би та нарыг уриалж байна. Үгийн үйлчлэл болохын төлөө би та нарыг залбираач гэж би уриалж. Эзний үгийг зааж сургадаг хүн болохын төлөө Бурхан намайг тэгж ашиглаасаа гэж би та нарыг залбирдаг болооч гэж уриалж байна. Миний анзаарч байхад пастор болъё гэж ярьдаг хүн одоо их хор болсон байна. 90-ад оны үед их олон байсан. Эрэхтээ миний үеийн 18, 9, 20, 21-т залуучууд болгон пастор болно гэж тухайн үед ярьжсэн. Монголын анхны чуулганууд. Октод нь бүгдээрээ пастрын эхнэр болно гэж мөрөөддөг байсан. Гэтэл өнөөдөр тэгж мөрөөддөг хүн их ховор болжээ. Ер нь л болж игэл өөр юм хөөгөөл сүмээсээ явах санаатай хүмүүс өнөөдөр олон болсон. Би та нарыг уриалмаар. Монголд номлогч нар дутуу шүү. Монголд сүм чуулган дутуу шүү. Монгол чуулган өнөөдөр 2020 он гэхэд хүн амынхаа 10% хүрнэ л гэж ярьж байгаа. Биднэрт дахиад хичнээн мянган чуулган тарих хэрэгцээ байна.
Биднэрт дахиад хичнээн 100 пасторууд биднэрт хэрэгтэй байна. Дутуу шүү. Зарим хүмүүс ингэж ярьдаг. Монгол нэг үе одоо Христийг мэдчихэж шүү. Худлаа шүү дээ. Шал худлаа. Зүгээр нэг Есүс гэдэг нэрийг хамаатны саднаас сонсоод өнгөрсөн цуглаанд нэг хальт ороод гарсныг тэгж ярьдгүй юм бол үнэндээ Христийн сайн мэдээг бүрэн бүтнээр нь ойлгоод таниад мэдсэн гэж хэлэх юм бол шал түүхийгээрээ байгаа. Шал түүхийгээрээ байгаа. Манай Солонгост ажиллаж амьдарч байгаа исэн гişүүд зөндөө байгаа штэ. Манай ахлагчны дотор Солонгост очиод үйлчилж байгаа тийм яриа бид нар зөндөө сонсдог өстой. Монголоос тийшээ очисон хүмүүс сайн мэдээ яриад тэгэхээр Монгол тийм байт юм уу? Байдгийн штэ одоо аль 90-д оноос хойш яваад 20 хэдэн жил болчиход одоо ингэ байж шүү. Өстой сонсож байгаагүй. Өстой надад хин ч ирж хэлж байгаагүй. Одоо Солонгост ирээд нэг яалтчгүй имжлэгэнд ирээл яалтчгүй сурах гэж ирээд одоо ингэ та нараас сонсож байна. Ийм Монгол байсан юм уу? За эргэж очихоор явна гэж. Хаана гэдэг хэлээд өгч чинь тэргээд ингэж идэг. Тэгэхээр сонсоогүй хүмүүс өнөөдөр зөндөө байдаг. Бид нар өөрсдөө энэ дунд суудаг юм болохоор хүн болгон биднийг мэдээд байгаа юм шиг санагдаад байна. Үүндээ үгүй шүү дээ. Үгийн үйлчлэл бидний хувьд үнэхээр чухал байна ахын дүүсээ. Би энэ сургаалыг өнгөрсөн 7 хоногт Библийн сургаалтыг номсон. Гэтэ би энэ жоохон түүхийн номлох шиг болсон юм. Би өчигдөр бүр илүү ажиллаад хിവээд боловсруулаад би өнөөдөр бүр амар эмоцтойгоор танаас гаргаж байна. Библийн сургуулийн оюутнуудад би эзний үгээс дамжуулахдаа энэ үгийг хуваалцсан байна. Манай чуулганы ч гэсэн ялгаагүй. Яагаад гэвэл бид бүгдээрээ эзний үгийн үйлчлэлд дуудагдсан сүнслэг тагснаар юм шүү ахын үсэ. Бүгдээрээ хамтдаа эзний алдрын төлөө зүтгэе гэж би та бүхэнд уриалж байна. Эзний үгийг сурч хэрэгжүүлж заагаад мань мэднэ очоод чуулган дээр намлахаар гэж сууж идэг байхгүй. Одоо л ойлгоно. Бизнес ороход нэг сургуульд орсон байхгүй. Тэгээд өөр хэл дээр Библиэс орсон нэг үгүй ч ойлгоогүй. Тэгээд ингээд Монголоос пасторууд очоод чуулган дээр очоод намлахаар ийм байсан юм. Сая ойлгож байгаа чинь. Тэгэхээр хүрдэхгүй байхгүй ягаад тэгэхээр Монгол хүндээ дамжуулах үед үг дэлхийд даяар тархах болно. Монгол даяар тархах болно. Би бас ярьж ирсэн шүү дээ. Нэг итгэрч цуглааны дараа пастортойгоо болоод пастраа өнөөдрийн номлолоос ивэл авлаа гэсэн. Тэгэхээр за ямар хэсгээс нь ивэл авах гэж пастор нь асууж байна. Яг номлолын аль хэсэг нь таны сэтгэл хүрв гэсэн чинь ягаад та хэлээгүй бид нар баг бахтаа ингээд бохингаа сунгаад гэж хэлсэн. Та яриаггүй юу гэсэн чинь тийм гэсэн чинь тэр хэсгээс гэсэн. Тэр энэ юу харуулдаг байгаа юм бэ? Хүн ер нь амьдралтаа ойрхон юм сонсох дуртай байдаг байхгүй юу? Тийм ээ? Өөрийнх нь амьдралтаа хамаатай нэг л хүн сонсох дуртай байдаг. Өөрийнх нь амьдралаас тис хөндлөн харь гаригийн ямар хэдлийтэй юм бэ? Надад ямар хамаатай юм бэ гэж боддог. Бид нар нэг шинэ машинтаа өнгөрсөн цуслангаас наашаа хот руу орж ирж явсан чинь манай гоо ээжийнхээ өвдөө сууж явж байсан. Ээжээ тэр нисдэг тавг явж ийн гэсэн шууд. Шолох ээлж байгаад нь инээд өгсөн. Тэрнээс тийм нисдэг тавг явж ийн гэж хинт итгэхгүй шүү дээ угаасаа. Яг л үүнтэй адилхан. Бидний номлол амьдралтай байх. Амьдралтай юм ярьж хэрэгтэй. Ингэж л эзний үгийг хүмүүс ойлгох ахын дүүсэн. Бүгд үгийн үйлчлэгчд болцгоё. Бүгд үгэнд өөрсдөө зориулцгаая. Амен. Хамт залбирцгаая. Сүнслэг тулаанд ялалт байгуулдаг чуулган болгож өгч.
таандсан чуулганы хүмүүр зүгээр сонсогчд биш. Харин таны үгийг үйлдэгчд, хэрэгжүүлэгчд, суралцагчд, түүнийг түгээгчд болгож өгч гэж бууж байна. Таны үг айл бүхэн тунхаглагдаас. Таны үг годомж бүрт яригдаас. Таны үг албан байгууллагын офис болгонд гэрчлэгдээс. Таны үг мянган төрөсдөн амьдралыг харахугаас гэрэл рүү авчраас. Эхэзээ өөрөөр та бидний хэрэглэж, бидний ашиглаач. Халелуя. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуй яллаа. Амен. Өдөр амтсан суудсан